За хэмжээ авалт үндсэн суурин дээр за голын хэмжээг авна. За ингээд үндсэн хийгээ харж агаад голоо олчихно. За энэ талынхаа хөндлөнгөө бас өөрснийхөө хийгээ харж агаад голоо авчна. За манайх бол 17-д очтой дайлан байдаг учраас голоосоо 2 тишээгаа 8.5 8.5 болж иж за ингээд 8.5 8.5-аар голоо олно. За 8.5-аас ийшээгаа нөгөө тишээгаа ямсарлуу 7 см-аар авна. За энэчнээс мөн 7 см-аар за ингээд босоогоо татна гэсэн үг. За хээнээс бол ерөнхийдөө бол одоо энэ үндсэн одоо хээнээсээ 1 юм уу 0.5 см-ийн хооронд тоцоо зантайгаар өндрийг олол авч болдог байгаа. За одоо энэчнээс үндсэн ингээд үндсэн 1 2 3 4 5 хэмжээс авна. За эндээс голоо олсон дээрээс ерөнхийдөө 15-аар босоод татдаг. Голын одоо цэгээс 2 тийш 15 15 за 30 дээрээс ингээд татаж авна. За 15 за энэ дээр 30 гэд ингээд татчихна гэсэн үг. За энэ хээнээс үндсэн одоо амсрын хээ бол мөн ялгаагүй 1 юм уу 0.5 за зарим тохиолдолд 1.5-аар бас орж ирэх тохиолдол бас байна. За тухайн хэмээн өөрөө яаж гарсан бэ гэдгээс бол шалтгаалнаа л гэсэн үг. За энэ хоёрын хооронд маань ерөнхийдөө хэд болж гэнэ гэдгээ ингээд бүгдийн шалгана маш сайн хэмжээс хийж шалгана шүү манайхаа энэ дээр. За одоо эндээс харуул үндсэн одоо их цагаан зураас ингээд гараад ирж байна. За энэ дээрээс мөн үндсэн одоо тойруулж хийх үндсэн цагаан зураас ингээд гараад ирж байна. За энэ дээрээс мөн хэдүүлээ 8.5 за энэ дээрээс 7-г авчихна гэсэн үг. 8.5 7 татна. За энэ дээрээс энэ үндсэн суур битүүлэг учраас хэмжээгээ маш сайн авах хэрэгтэй. За ингээ гараад ирнэ. За зураг бол угаасаа ингээ зөв зурагдсан байвал ямар ч асуудалгүй. За ингээд ерөнхий оёдлын бүх санчууд чинь гараад ирж байна гэсэн үг.